Сайн байцгаана уу, дэвслэзийн эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлж байна. Дэвслэзийн мэдээний алхнаас орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлж шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүхэн өнөөдрийн цоо шинэхэн мэдээллүүдтэй анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ. Дархан аймагт 2026 оны 1-р ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэллээ. 4 сарын 24-өөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. Холбогдох хууль тогтоомжийн дагуу 18-аас 25 насны залуучуудыг хугацаат цэргийн албанд татах бөгөөд оюутан залуучууд энэхүү зохицуулалтанд хамаарна. Харин ерхий боловсролын сургуулийн сурагч 18 нас хүрсэн тохиолдолд суралцж байгаагаа нотлох баримт бүрдүүлснээр төр хугацаагаар чөлөөлөгдөх боломжтой юм байна. Дархан аймагт 2026 оны 1-р ээлжийн цэрэг татлага явагдахаар нээлттэй. Цэрэг татлага Дархан суманд 4-р сарын 24-өөс 26-ны өдрүүдэд, 4-р сарын 27-нд Хонгор суманд, 4-р сарын 28-нд Шарын гол суманд тус зохион байгуулагдана. Цэрэг татлагын эмчийн үзлэгт хамрагдсанаар давхар урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэнэ гэдгийг онцлон хэлж байна. За аймгийн хэмжээнд бол 4-р сарын 24-өөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. За өнөөдөр бол баг сумын удирдлагууд болон одоо дотоодын цэргийн байгууллагуудаас одоо хамтран нээлттэй харамжаад оролцлоо. За мөн анхаарах нэг хэдэн асуудал байгаа. За үүндэр бол зарлан мэдэгдэх хуудас авсан иргэн тогтоосон цаг, тогтоосон газар ирээгүй улмаас одоо зөрчлийн тухай хуулиараа торгуул ноогдуулдаг байгаа. Ингэснээрээ одоо зөрчил мэдээллийн нэгдсэн систем бүртгэгддэг байгаа. За мөн дараагийн нэг асуудал нь бол цэргийн насны залуучууд маань одоо цэргийн нас хэтэрвэл цэргийн мөнгөнд төлбөрт ордог. Тэр мөнгөнд төлбөрөөс одоо энэ цэрэг татлагын комиссараа орсноор ингээ хасагдах зарчмаар явдаг. Тийм учраас одоо цэрэг татлагын одоо үзлэгээр ингээ хамрагдчих зайлшгүй шаардлагатай маань гэж харж байгаа. Цэргийн насны залуучууд цэрэг татлагаараа орсноороо одоо өөрийгөө одоо үн төлбөргүй одоо бүтэн одоо эрүүл мэндэ үзүүлэх боломжтой болчихж байна. Тэгэхээр одоо энэ жил тэнцээгүй бол одоо өөрийгөө эрүүлжүүлээ эмчлээ дараа жил тэнцэх боломжтой болж байна. Ийм гурван зүйлээр анхаарах хэрэгтэй байна. Мөн одоо аймгийн хэмжээнд Дархан сум бол 4-р сарын 24-өөс одоо 26-ны хооронд Дархан политехникийн одоо спорт зааланд болно. За 27-нд Хонгор сум дээр 28-нд Шарын голд зохион байгуулалттай ажиллаж байна. За тиймээс одоо цэргийн насны залуучууд маань иргэний цэргийн үүргээ биелүүлж одоо цэрэг татлагын үзлэгээр идэвхтэй хамрагдраа л гэж хүсэе да. Ихэд энэ 26 эмч мэргэжлүүдээс бүрдсэн баг үзлэг хийхэд одоо бэлэн болсон байна. Энэ миний үзлэгийн хугацаанд мөн лаборатори болоод дүрс онцлогооны шинжилгээнүүд одоо ингээд цогц үзлэг шинжилгээ хийгдэн тэнцсэн цэргүүдтэй. Ерөнхийдөө энэ 11 төрлийн нарийн мэргэжлийн эмчнэрийн үзлэгээр тэнцээд явсан хүүхдүүд дээр лаборатори сая дүрс онцлогооны шинжилгээнүүдийг ингээд цэрэг тэнцүүлэх эрдэнэдийн үзлэгийн процесс ингэж явах юм аа. Тэгэхээр энэ үзлэгийнх нь ач холбогдол энд хамрагдах энэ цэрэг татлагынхаа энэ зарлан хуудасаар ирж одоо өөрийн биеэр орохын ач холбогдол нь эмнэлэгт энэ цэргийн насны ирчүүд ерөнхийдөө тэр төдийл нь бас эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг учраас урьдчилан сэргийлэх боломжтой эмгэгүүдийг одоо эрт онцлох мөн энэ цэрэг татлагаас 1-р ээлж болон 2-р цэрэг татлагаас хооронд мөн эрүүлжих боломжтой эмгэгүүдийг бас энэ нарийн мэргэжлийн эмчлэр цаашид лавшруулж оншийг тодруулж бас эмчлээ эрүүлжүүлэх ийм ач холбогдолтой юм үзлэг явагддаг. Тэгээд ерөнхийдөө энэ цэргийн насны залуучуудад бас нэг уриалах нь ер нь өөрийн биеэр яг энэ цэрэг татлагынхаа зарлангийн хугацаанд ирж энэ бас энэ дашам төлөвлөлт энэ урьдчилан сэргийг төлөвлөлтөд бас бүрэн хамрагдаж хөвшгийг бас уриалмаар байна. Мөн төдийл нь бас эндээс үзэлгээр илэрсэн энэ эмчлэн эрүүлжүүлэх боломжтой хийгээд цаашид бас энэ хагалгаанд орох заалттай ч юм уу ийм өвчин эмгүүд бас илэрч гардаг. Тэгэхээр энэ тал дээр бас эцэгчүүдийн зүгээс бас засар хамгаалагчдын зүгээс бас анхаарах шаардлагатай бас хэлмээр байна. Явах гал татлагатай өрөөд ирлээ. Өмнө нь бол ер нь явах гал хэд удаа явж чадаагүй байхгүй. Одоо ер нь бол явах гал зориод ирсэн байна. Тэгээ үеийн залуучуудтайгаа нийлээ мөр зэрэгцээ цэрэгт явах чаад баяртай байна. Цэрэг татлагатай ирцгээгээрээ цэрэгтээ явж нэлээ манд цаяал гэж хэлээ да. Цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, шинээр үнэмлэх авах бол 3% цээж зураг, эрүүл мэндийн карт болон холбогдох бичиг баримт, гадаад улсад байгаа бол улсын хилээр нэвтэрсэн лавлгаа шаардлагатай. 2001-ээс 2008 онд төрсөн 18-аас 25 насны залуус та бүхнийг эх орныхоо өмнө хүлээсэн үргээ биелүүлж цэрэг татлагт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Дараагийн мэдээ. Дархан хотын орон сууц тэр дундаа гэр байшин хорооллын хаягжилт хангалтгүй иргэдийн хаяг байршлын мэдлэг дутмаг, оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, барилга байгууламж нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас тусгай дугаарын утсуудад гэмтэрэг зөрчил, галт төмөр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл өгч байгаа зарим иргэд өөрийн байршлаа мэддэггүйгээс яаралтай тусламжийн үйлчилгээг хожимдож авсаар байна. Үзэгчдээ DBS телевизийн хамт олон иргэд олон нийтээс ирүүлж байгаа дараагийн нэг асуудал хүнсэн сурвалжлага та бүхэндээ бэлтгэн үзүүлж байна. Би жишээлбэл яг одоо Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт Мангартын гэр хорооллын нэгэн гудамжинд байгаа. Харин энэ гудамж болов хэддгээр гудамж вэ? Хідэн тоотын айл өрхөөдийнд амьдртойгоо гэдэг ямар ч хаягжил, самаржилт байхгүй байгааг үзэгч та бүхэн харж байна. Энэ мэдчлэн өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөр бид та бүхэндээ Дархан уул аймгийн Дархан сумын хэмжээнд их гэр хороолууд ямар ч хаягжилт, самаржилтын стандарт байхгүй үдэж онцгой болон түргэн тусламжийн автомашинууд хугацаа алддаг тухай мэдээллийг үзүүлж байгаа юм. За Дархан хотын хэмжээнд бол нийтдээ 11 мянга гаруй гэр хорооллын хашаа байдгаа гэсэн тоо баримт статистик байдгийн байна. За тэгвэл ягаад өнөөдрийн хүртэл эдгээр гэр хороолууд маань нэгдсэн нэг журамтай стандарттай хаягжилт самбаржилтгүй байгаа вэ? Үүнээс улбаалж ямар асуудал үүсдгийг та бүхэндээ өнөөдрийн сурвалжлагаараа дэлгэрүүлэн үзүүлэх гэж байна. Яг тийм тохиолдол бол ер нь өдөр тутам гардаг байгаа. Тэгээд яагаад тэр тохиолж байна гэхээр одоо энэ манай гэр хорооллын айл өрхүүд маань хаягжилт маш тодорхой бус байдаг. Одоо юу гэдгийг нэг гудамныхаа өнцгтэр орох өнцгтэрээ тэр гудамд тэдээс тэдэн тоотой айл гээд нэгдсэн нэг тийм том тийм самбар дээр тодорхой хэмжээний хүн хараа шууд ойлгохоор байхгүй бол жишээлбэл бид нар тэр болгоныг бас нөгөө яг бидний үүрэг боловч тэр болгоныг бас буруу гудмаар орчих ч юм уу аль эсвэл тэгээд ухраа гарна гэхээр эн чинь нөгөө том тэрэг учраас бас маневр авахд энэ давчин гудмаар орчих дээр бас цаг хугацаа алдах аль эсвэл хаягжилт нь тодорхой бос учраас бас тэрийгэ тойроод өнгөрч явах ч юм уу дутуу эргэх ч юм уу бас асуудлууд тулгардаг л да. Хаягжилтнаас үүдэж магадгүй хэдэн минутыг алдчихээн. Дунджаар нэг 10 минут бол алдна. Тэнд одоо жишээлбэл өнгөрцөн тэгээ арын гудмаар нь орцсон байх юм бол эргээл бүтэн тойроод нөгөө эсрэг гудмаараа орж ирээд тэгээд тухайн хаяг дээр ирэхээс аргагүй учраас тэр гудам нь хаана төгссөн төгсөл нь тойрох нь шүү. Тэгэхээр явж идэл мухар гудам гэж бас асуудал байна. Гэр хаалын гудамууд ер нь гэрэлтүүлэг муутай байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт хаягжилт муутай байдаг. Тэгээ гэрэлтүүлэг муутай, хаягжилт муутай болохоор хаана ямар айл байгаа нь одоо олдоход төвхтэй. Тэгээд тэр хайж явах тэгээд тэр замын урт богино хугацаанаас болж одоо хугацаа их алддаг. Энийг бас даруй шийдэж өгмөр байгаа. Энэ байдал чинь бас нэлээд удаж байгаа одоо. Миний мэдхийн 19 жил болж байна. Энэ хаягжилт самбаржилт муугаас үүдэж дунджаар хэдэн минутыг алдчихээн. Зүгээр та дунджаар бараг цай. Дунджаар ер нь 5-10 минут алдна. Дуудлагын дээр очих хугацаанд дээр шүү дээ. Нэг гудамнаас нөгөө гудам руу тойрох ч юм уу жишээ нь ер нь 5-10 минут л гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ хол зайд бол одоо ширээн орч юм уу жишээ нь ноён хангар монгор ч юм их юм бас л тодорхой хэмжээр хугацаа алднаа л гэж байна. Самбар Улаанбаатарт бол байна. Гэр хорооллын айлууд дээр явж байхдаа харсан байхгүй. Ингээд тавьчих юм бол бид нэр яг гудмаа зөв болж орох юм байна. Тэгээ хідэн тоотой айл гэсэн хаягн дээр яг очиж зогсох юм байна гэдгийг бол ойлгож авсан. Тэгэхээр тэр хаягжилтын тал дээр л жоохон тодорхой байвал зүгээр байна. Онцгой байдлын газар болон түргэн сламжийн жолооч нарын хүү гэр хороолуудад ядчил гудамжны тоотыг тавьчих бол цаг алдах нь тодорхой хэмжээнд багасах юмаа гэдгийг онцолж байсан юм а. 65 жилийн түүхтэй Дархан хот өнөө хүртэл орон сууц гэр байшин хорооллын хон хаягжилтын асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байна. Угтаа болоо нэгдсэн нэг стандарт баримталж олон улсын хотуудын жишгээр гэр хорооллын гудамж бүр өрх бүр стандарт хаягтай болох нь тийм ч хэцүү асуудал биш юм а. Гэтэл төрийн байгууллагуудын харилцан уялдаа холбоо төрөөс гаргасан шийдвэр журам төсөв мөнгөний асуудлаас үүдсэнгийг хариултыг тэд бидэнд өглөө. Бид асуудлын мөрөөр Дархан уул аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргаас тодруулга авлаа. За энэ дэр нэг гол үүсээд байгаа юм бол яах вэ гэхээр одоо хуучин гэр хороол болон энэ хуучин хороол мороолын айлуудын хаягуудыг одоо шинжилсэн журмынхаа дагуу иргэдийн хурлын тогтоолын дагуу солио гэхээр үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ, за газрын гэрчлэгээ, за иргэний үнэлэхний хаяг тэгээ иргэний үнэлэх төр чихрээ солигдно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол одоо нөгөө улсын цэцгээс одоо хөрөнгө мөнгө гарч иж одоо шинжилсэн хаягийг бол тогтоолгоно. Зарим үеуд одоо нөгөө сонгуулийн үе таардаг болохоор одоо сонгуулийн дараа ч юм уу энэ одоо улсын цэцэг төр мөнгөнд суугж иж улсаас мөнгө гарч иж одоо энэ хүмүүсийн шинжилсэн хаягаар нь одоо хаягийн бүх бүртгэлийн юмнуудыг хийгдэж ингэж гарна гэдэг байдлаар л бол одоо хүлээгдэл байж байгаа. Хаяг одоо самбар байршуулах угаас нөгөө стандарт байгаа. Хаягууд нь бол одоо бэлэн байж энэ стандарт одоо MNS
стандарт 2014 гэсэн ийм стандарт байдаг. Энэ стандартаа бол мөрдөд ажиллаж байгаа зүгээр одоо хаягийн шинчилсэн юунуудыг бол одоо тухайн сум орон нутаг бол нөгөө шинэ хаягийн самбаруудыг годомны ихэнд байгаа хаягуудыг бол яах вэ гэхээр тухайн сумын иргэдийн орол баталсныхаа дагуу сумаас одоо хөрөнгө мөнгөний гаргачлалд солих юм ажил хийгддэг. Тэгээ энэ ажил бол одоо хөрөнгө мөнгөний асуудлаас л гацж чад. Дархан хот сүүлийн 10 гаруй жил гэр хороолоо тэлээгүй буюу иргэдэд шинээр дэд бүтцэд холбогдоогүй бүсүүдэд газар өмчлүүлээгүй билээ. Энэ нь гэр хорооллын хаягжилтаа цэгцлэхэд харьцангуй хүндрэл бага байх боломжийг илтгэж байгаа юм. Гэсэн чинь аймаг сумдын удирдлагууд хариуцсан байгууллага албадууд энэ асуудлыг үл хошоож байгаад харамсалтай байна. Амь тэнсэн үед хаяг олоогүй удаж цагаалцснаас хүний амь нас эрсдэх, иргэн аж ахуй нэгжүүдийн эд өрөнгө галт төмөрт өртөг гих зэрэг олон эрслээс хаягжилтын асуудлыг шийдвэрлэснээр сэргийлэх боломжтой. Дараагийн мэдээ. Дархан хотс доторх автозамд эвдрэл гэмтэл үүсэх гол шалтгаануудын нэг нь том оврын автомашинуудын даацаас шалтгаалдаг байна. Энэ талаар бид дараах мэдээллийг өнөөдөр бэлтгэлээ. Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ бид та бүхэндээ Дархан хот доторх энэ автозамд үүсэж байгаа эвдрэл гэмтэл юунаас үүсэж байгаа талаар мэдээллийг Дархан орон нутгийн зам тээвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо үйлдвэрийн газар Амглан баяраас тодруулахаар уулзаад байна. За та энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгөхгүй юу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За өчигдөр 2026 оны 4 сарын 22-ны өдөр ойролцоогоор 1 цагийн үед болохоор одоо энэ Ангаахын уулзрын энэ дээр маань автозамын байгууламж болох хүтэн усны худаг цөмөрсөн асуудал үүслээ. За энэтэй холбоотой одоо юунаас олж үүссэн гэдэг одоо шалгаад явж байна. За өчигдөртөө бид нар яралтай арга хэмжээ аваад өчигдөртөө хэвэн байдалд нь оруулаад бүрэн бүтэн байдалд оруулаад за өнөөдөр өглөөнөөс эхлээд ингээд хөдөлгөөний аюулгүй байдалд нь одоо ингээд хэвэн байдалд нь оруулаад ингээд хөдөлгөөн нээсэн. Ингээд явж байна. За энэ маань болохоор ерөнхийд нь жолооч нар маань болохоор норм дүрмийн дагуу явахгүй байдлаас үүдэлтэй ялангуяа хүнд даацын буюу том оврын автомашинууд ачаа тээврээ хэтрүүлэн хэрэглэх хөдөлгөөнд оролцохдоо норм дүрмийнхаа стандарт дүрмийнхаа дагуу оролцохгүй ийм байдлаас үүдэлтэйгээл ер нь үүсэж байна л да. Ялангуяа одоо Дархуул аймагт маань болохоор төв замын зөвшөөрлөг болохоор манай байгууллага өгдөг гэж байгаа хүнд даацын машины. Гэтэл болохоор маршрут зөрчих болон зөвшөөрөл авахгүйгээр нэлээд тээвэрлж байгаа тохиолдлууд их гарч байна. Эндээс холбоотой замын эвдрэл гэмтэл одоо нэлээдгүй үүсээд байгаа. Одоо ингээд бид нар нөхөс юугаа хийчих байгаа байхгүй. Тэгэл одоо хөдөлгөөний норм дүрмийнхаа дагуу хүн даацын зөвшөөрлөө авч оролцох асуудал байхгүй болно. Дархуул аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн дасгаас за иргэд жолооч нар болон аж ахуй нэгж байгууллага за том оврын тээврийн хэрэгсэл тэ хөдөлгөөнд оролцож байгаа иргэдтэй бас дараах мэдээллийг хүргье. За бид нар одоо яг одоо Ангаахын уулзуур дээр байна. За тухайн Ангаахын уулзуур дээр бол энэ зорчих хэсгээр байгаа зам бас унаж доошоо зөвмөрч бас гэмтсэн юм нөхцөл байдал тогтоогдсон. За энэ юунаас болж байгаа гэхээр том оврын тээврийн хэрэгслүүд за жин тон хэтрүүлснээсээ болоод за мөн зөвшөөрлгүй газар явснаас болж одоо бидний одоо хайрлж хамгаалах ёстой одоо нийтийн эзэмшлийн зам талбай маань эвдрээд байна. За тэгэхээр цагдаагийн байгууллагаас юу гэж уриалгах гэж байна вэ гэхээр за иргэн аж ахуй нэгж байгуулах тийм ээ том оврын тээврийн хэрэгслийн жолооч нар маань за жин тон гэдэг зүйлийг битгий хэтрүүлээч. Замын цагдаагийн тасгаас 24 цагийн хугацаанд том оврын тээврийн хэрэгсэл дээр бол хяналт тавьж ажиллаж байгаа. За хэрвээ та маршрут зөрчих юм бол зөрчлийн тухай хууль заасны дагуу 150 гэж үе 150 сая төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авдаг. Жин тоонд хэтрүүлэх юм бол за зөрчлийн тухай хуулиар хэрэг үүсэж шалгагддаг байгаа. Тэгэхээр иргэд жолооч та бүхэн энэ төрлийн зөрчил дутагдлыг гаргахгүй байж за замын хөдөлгөөндөө зөв соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Замын даацыг 10% хэтрүүлэхэд л тухайн замын ашиглалтын хугацаа 40%-аар богиносдог байна. Чанартай зам нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хамгийн том баталгаа юм. Хариуцлагатай тээвэрлэлт хийж автозамынхаа насжилтыг уртсахыг уриалж байна. Төвөмбөсийн мэдээ танд хүрч байна. Дараагийн мэдээ Дархан аймгийн Галтан-Бүр унтрах аврах 54 дугаар ангиас бэлтгэсэн мэдээгээр хөтөлбөрөөр үргэлжлүүлье.
Онцгой байдлын байгууллагын 2026 оны бие даасан бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагын газар хэлтсийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт даатгалыг 2026 оны 4-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Дархуул аймагт зохион байгуулж байна. Амьсгалын бие даасан төхөөрөмж нь онцгой байдлын албан хаагчийн амнаас эрүүл мэндийг хамгаалах чухал хэрэгсэл юм а. 21 аймагт байгаа бүх галтуур унтраах аврах ангиудын яг галс нөгчдийн галтуур унтраах аврах ажиллагаанд ашигладаг амьсгалын бие даасан төхөөрөмж иргэдийн хил зайсанаас хортын утааны баг тийм ээ. Энийг яг хариуцдаг энэний яг хэвийн үйл ажиллагаа засвар үйлчилгээ за албаагчтай холбоотой дадлага сургалт энэ үйлчлэгийг хариуцдаг ийм чухал үүрэгтэй албаагчд маань бол энэ сургалтанд хамрагдаж байгаа маа. За тэгээд энэ сургалт маань бол Дархуул аймгийн галтуур унтраах онцгой байдлын газар за тэгээд галтуур унтраах аврах 22 54 дугаар ангиудад түшиглээд ингээд өчигдөр бол танхимын сургалтаар онлайн мэдлэг олох сургалтуудыг зохион байгуулсан. За өнөөдөр ингээд яг энэ галтуур унтраах аврах 54 дугаар ангийн сэтгэл зүйн талбай дээр дадлага ажлуудаа зохион байгуулж байна. Ер нь бол галтуур унтраах ажиллагаанд хамгийн чухал үүрэгтэй оролцох юм албаагч тоо. Яг тухайн анги байгуулах бүх албаагчдын амьсгалын бие даасан төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг за тэгээд цаашлаад дадлага сургалттай холбоотой бүх үйл ажиллагаанд оролцдог юм чухал үүрэгтэй албаагчд учраас нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан шууд энэ жилээс бол орон нутаг руу ингээд зохион байгуулаад ингээд ажиллаж байна. Төхөөрөмжөөр шалтгаалсан бас эрсдэл үүсэх тохиолдлууд байгаа. Яагаад гэвэл манай монголч нөгөө эртээс уур амьсгалтай нэмэх температуртай орчноос шууд хасах температуртай орчин руу шилжихэд зарим тохиолдолд амьсгалын бие даасан төхөөрөмжүүд маань гацах тийм ээ хөлдөх зарцах ийм эрсдлүүд үүснэ. За энэ тухай бүрдэн шаардлагатай засвар үйлчилгээ цэвэрлэгээнүүдийг хийж хэвийн үйл ажиллагааг хангаж явах хэрэгтэй үүрэгтэй ийм албаагч таамаа. Амьсгалын бие даасан төхөөрөмжний засварчин гэдэг мэргэжил маань бол албаагчд галт төмөрийн дуудлага болгондор албаагчд амьсгалын бие даасан төхөөрөмжийг хэрэглэдэг байгаа. Энэ амьсгалын бие даасан төхөөрөмжийг хэрэглэснээр галт төмөр рүү ороход ажиллагаатай байна уу, ажиллагаагүй байна ууг нь хянаж галт төмрөөс гарч ирснийхаа дараа тэр ажиллагаа дээр хяналт тавьж, цэнэглэж, цэвэрлэж дараагийн бэлэн байдалд бэлтгэж тавих үүрэгтэй байгаа. Амьсгалын бие даасан төхөөрөмж маань бол аврагч галс нөгчдийн нийт төрөнд байдаг, амь насыг хамгийн түрүүнд хамгаалдаг, өөрийг нь хортгоос хамгаалдаг баг зэвсгэлэмж байгаамаа. Миний хэрэгжилж байгаа бол MTS гэдэг хятад үйлдвэрлэсэн MTS баг байгаа. За энэ бол нүүр хамгаалах хэрэгсэл буюу нүүрвч маск. Энийг нүүрэндээ зүүж гадны хорт утаа, халуун агаар, төөнөх хортгийн утаанаас амьсгалахаас хамгаалдаг байгаа. Энэ баг маань болохоор ийм станцтай гаднаас шууд мэдээлэл өгөхөд болохоор шууд мэдээлэл шууд өөрөө хүлээж авах тийм боломжтой баг ашиглаж байна. Мөн онцгой байдлын албаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах дадлага сургуулилтыг зохион байгуулж байна. Дараагийн мэдээ, Дархан ипотек сургууль шинэ эсэлтэд авч эхэлсэн байна. Бүртгэл 5 дугаар сарын 1 хүртэл үргэлжилж 5 сарын 2-нд эсэлтийн шалгалт явагдана гэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. 32 дахь жилийнхээ эсэлтийг авч буй ерөнхий боловсролын Дархан ипотек сургууль 1994 онд анх үе таалгаа нээсэн бөгөөд Дархуул аймагт анхдагч хувийн сургуулийн нэг юм а. 12 жилийн сургалттай тус сургууль сургалтаа Монгол англи гэсэн хос хэлээр явуулдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг мөн хэрэгжүүлдэг. Гэрэлт ирээдүйг цогцлон бүтээгч, чөлөө цэтгэлгээтэй, шинийг эрэлхийлэгч, оюуны өндөр чадамжтай технологийн өрсөлдөөнд бэлэн, ёс суртахуунтай бүтээлч иргэдийг бэлтгэх, шилдэг туршлагад суурилсан чанартай боловсрол олгох, тэргүүлэгч байгууллага болоход сургуулийн үндсэн зорилго оршдог байна. Дархан ипотек сургууль маань 6 дахь жилдээ Кембрижийн хичээлийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ жил маань 65 багштай. Эндээс 28 багш маань Кембрижийн хичээлийг хөтөлбөрийг зааж байгаа. Эндээс 10 гадаад багш маань ажиллаж байна. 18 монгол багш маань Кембрижийн хичээлийг англи хэлээр зааж байна. За энэ хичээлийн жилд бид бүхэн 11 дугаар ангитай SAT-ийн хичээл болон IELTS-ийн хичээлийг хөтөлбөртэй багтаан оруулснаар сурагчдын минь амжилт сайжирсан. Мөн 2025 оны 4 сараас эхлээд сургууль дээр SAT-ийн шалгалтыг аль биесийн эрхтэйгээр авдаг болсон байна. Бас сурагчдын энэхүү гадаадын шалгалтыг өндөр хөвтө өгөх нөхцөл бас бүрдээд байна. Кембрижийн хичээлийн хөтөлбөрийг суралцаж төгсөж гадагшаа өөрсдийнхөө бакалаврыг шууд суралцаж байгаа сурагчид жилээс жилд маань маш сайн өсөж байгаа. Энэ жил одоогийн байдлаар 28-аас 29 хүүхэд гадагшаа аплай хийгээд тэтгэлгээ аваад
ихтэй сургуультай хэлсэх тэр шатандаа шилжээд виз болон бусад юмдаа ороод явж байгаа нь бол багтан амжилт байна. Та бүхэндээ боловсролын яамнаас гарсан цөм хөтөлбөрийг Камбрижийн хөтөлбөртөө хослуулан суралцсан сонирхолтой бүх хүүхдүүдэд хүрэлцэн эрхийг урьж байна. Бид чадварлаг багш нараараа тохилог орчинд та бүхнийг энэ дэлхийн өрсөлдөх чадвартай иргэн болгохын төлөө хичээн ажиллана. Манай сургууль тавтаа морилороо. Дархан эмпати сургууль нь сурагч бүрийг дэмжсэн эерэг уур амьсгал, аюулгүй тав тухтай сургуулийн орчныг бүрдүүлдэг. Сургуулийн анги танхим, номын сан лаборатори, урлаг спортын заал зэрэг бүхий л орчин нь суралцах идэвхийг дэмжсэн бүтээл сэтгэлээ хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. За би Дархан эмпати сургуульд суралцах хугацаанд нийт Англи, Шотланд, Америк, Франц гэсэн улсуудын тэтгэлэгт хамрагдаж нийт 1,150,000 $1,000 тэтгэлэг авсан байгаа. Хийх гэж буй сонголт бол Франц улсын номер 1 сургууль, дэлхийд менежментийн чиглэлээр нэг жагсдаг Hig Paris гэдэг сургууль байгаа. Тэтгэлэгт хамрагдах хугацаанд маань хамгийн их тусалсан хүмүүс бол манай сургуулийн багш нар байгаа. IELTS-ийн мөнх цолгогч, SAT-ийн багш нар, коллеж конструктор багш маань тус хүргэснээр аппликейшнд нь маш том давуу тал болсон байгаа. Дархан эмпати сургууль маань Cambridge олон улсын хөтөлбөртэй мөн ASA level, IGCSE гэх мэт шалгалтуудад бэлддэг учраас энэ нь маш том давуу тал болж өгсөн гэж бодож байгаа. Мөн SAT болон IELTS гэдэг хичээлүүдэд бэлдэх хичээл ордог учраас тэр нь маш том давуу тал болсноор манай сургуулийн хүүхдүүд тэтгэлгээ авах боломж нь маш их өндрөөр бүрддэг. Суралцж байх хугацаанд би 2025 оны хүмүүнлэг энэрэнгүй сайн өссөн төрлөөр Монгол Улсын оны хүүхэд болсон. Дараачийн суралцах дүнээртэй хандж хэлэхэд нийгмийн үеэсээ сайн оролцож мөн сурлагт нь амжилт хүсье. Манай сургуулийг сонгон элсэн суралцахыг урьж байна. Би 2025 онд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод зохион байгуулагдсан Horizon математикийн олон улсын олимпиадад аварга алтан медальд хүртэж 2025 оны Дархан аймгийн оны онцлог хүүхэд болсон байгаа. Америкийн нэгдсэн улсын Florida мужийн Florida Gulf Coast University-гээс 95% тэтгэлэг авч тэндээ очиж суралцахаар болсон байгаа. 2025 оны Дархан сумын оны онцлог хүмүүнлэг үүсгэн гэж болсон байгаа. Тэгээ 5 сарын 2-нд болох шалгалт нь та бүгдэд амжилт хүсье. Сурагчдынхаа гоо зөв мэдлэг, урлаг соёлын боловсрол олгох, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор шатар роботикс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, илтгэх урлаг, яруу найргийн клуб дугуйлан хичээлүүлдэг. Намайг Дархан эмпати сургуулийн 11-ийн Б ангийн Б амар жаргал гэдэг. Энэ жил болохоор манайх техник технологийн олимпиадад бүгдээрээ орж би алтан медаль авч улсын олимпиадад оролцохдоо дэд байранд эзэлсэн байгаа. Манай Дархан эмпати сургуульд маань сагсан бөмбөгийн дугуйлан хичээлдэг байгаа. За манай дүүнер болохоор жуниор лиг тэмцээнд оролцоод хүрэлт медаль эзэлж болсон. 10-аас 12 дугаар ангийнх маань Education Integration компаниас зохион байгуулдаг Empathy Cup тэмцээнд оролцоод бид нэр хүрэлт медалийн боллыг хангасан. За хүүхдүүдэд амжилт Empathy буунууд багт нэгцгээрээ. U16 насны Азийн аваргын хөшөөгийн тоглогч. Тэгээд U16 насны шилдэг холбоон тоглогчийг авсан. Манай сургуулийн сонгон суралцахыг урьж байна. Энэ жилийн бидний гаргасан амжилтууд бол жуниор лигийн хүрэлт медаль болон U11 насны ангиллын аймгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль буюу цомын эзэст болсон байна. Манай сургууль нь одоогоор 9 клубын бүрэлдэхүүнтэй хүүхдүүдийн урлаг спорт болон бие биелэлээр оюун ухааны хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. 2020 онд үүсгэн байгуулагдаад өдгөө 6 дахь жилдээ үйл ажиллагааг явуулж байна. Бидний онцлог үйл ажиллагаа нь халуун арц, хайрцагтуурын аян, хайр гэх аянууд юм аа. Манай клубын зорилго нь сурагчдыг хүмүүнлэг энэрэнгүй иргэн болгох, төлөвшүүлэх, сайн дурын үйл ажиллагааны ач холбогдлыг өөрсдийн биеэр мэдрэх, бусдад туслах, дадлыг хэвшүүлэх зорилготой юм аа. Манай клуб жил болгон peer-to-peer mentorship program, no backpack cosplay өдрлөг гэх мэт сурагчдын creative байдал болон IQ, EQ хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа хийдэг байгаа. Манай коллеж консулинг тим нь сурагчдыг ихтэй сургуулийн эсэгтэй холбоотой зөвлөгөөг коллеж консультойгоо хамтран өгч тэтгэлэг болон материал бүрдүүлэлт дээр дэмжлэг үзүүлж ажилладаг ба сургуультайгаа хамтран олон улсын олимпиадуудыг амжилттай зохион байгуулж сурагчдыг олон улсын түвшинд хөгжихөд чиглүүлж ажилладаг. Сурагчид дотор байрны цагийн хуваарийн дагуу амьдарснараа биедан суралцах, багаар ажиллах, хичээл хийх давтах арга барилыг онцгой эзэмшиж чаддаг зэрэг нь сурагчдын сурлагын амжилтад сайн амь нөлөөлдөг. Би Сэлэнг аймгийн цагаан насмаас энэ Дархан эмпати сургууль шийдэж ирсэн. Дотор байранд байх ингээ давуу талууд нь гэвэл би олон сайн найзтай болсон, хичээлээ хийх боломж их байдаг болохоор гадаад руу ингээ тэтгэлгээр явна гэсэн зорилготой энэ сургуульд орж ирсэн. Багш сурагч ажилтан бүрийн харилцаанд харилцан хүндлэл, дэмжлэг тулгуурладаг тул сурагчид өөртөө ихтгэлтэй, бүтээлч хариуцлагатай иргэн болон төлөвшөх суурь нөхцөл энд бүрдсэн байдаг.
10-11-р ангийн хүүхдүүдтэй IELTS болон ACT шалгалтууд бэлдэх хөтөлбөрүүдээ эхлүүлээд явж байна. Энэ сургалтын хөтөлбөр маань болохоор мэрэгжлийн өндөр туршлагатай багш нараар заагдаж байгаа. Өнгөрсөн 2 жилийн турш бол хүүхдүүд маань одоо оноогоо маш амжилттай өндөр оноо авч багш нарыгаа баярлуулж бусдаа өдөр жишээ болоод байж байна. 2026-аас 2027 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлснийг дуулгахад татай байна. Ирэх хичээлийн жил 1-р ангид 2 бүлэг, 6-р ангид 2 бүлэг, бусад ангиудад цөөн тооны нэмэлт элсэлт авна. Бүртгэлийн хугацаа 2026 оны 5-р сарын 1-ний дуустал үргэлжилнэ. 5-р сарын 2-ны өдөр элсэлтийн шалгалт зохион байгуулагдана. Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх бол Facebook хуудасны элсэлт зэс рүү нэвтэрч бүртгэлээ үүсгэнэ. Элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7037 57 57 9937 27 17 дугаарыг утсанд холбогдож авах боломжтой. Сургуулийн хаяг Дархуул аймаг Дархан сум, Хуучин Дархан өргөө багт байрлаж байна. Манай сургуулийн эсэлтийн шалгалтын бүртгэл текстэнд бол та бүхэн яраарай. Өдөрч та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээллүүдийг танилцууллаа. Харин одоо энэ хэсэгт хөтөлбөрийн уламжлалын дагуу Дархуул Сэлэнг төв аймагуудын цагаарын мэдээлэл хүлээн авна. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дөрөд өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхаар үзсэн эрхэм үзэгч танд баярлалаа. Та бүхэн Бямд нэм гаргуудад бидний бэлтгэсэн 7 хоногийн тайм хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй.